Сайн байцгаана уу? Та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн манай Үлзэмагийн эрүүл мэндийн цаг нэвтрүүлэг маань үүгээр эхэлж байна. За өнөөдрийн бидний сэдэв бол шүд цаарлын хүндрэл буюу шүд авалт гэсэн сэдвээр бид бүхэн ярилцсан. За хэрвээ та шүдээ ахуулсан, эсвэл ахуулъя гэж бодож байгаа бол өнөөдрийн нэвтрүүлэгт маань анхаарлаа хандуулад өөрт хэрэгтэй мэдээлэл аваарай гэж зөвлөе. За шүд цаарлын хүндрэл гэж яг юу хэлээд байгаа юм бэ? Яагаад энэ одоо шүд авалттай холбоотой юм бэ гэдэг талаар өнөөдөр та бүхэнтэйгээ ярилцах болно. За шүд цаарлын хүндрэл гэдгийг урдны сэдвээр бид бүхэн шүд цоорл гэдгийг ярьсан байгаа. За энэ цоорлыг та эмчлүүлэхгүй удаан хугацаанд явснаас болоод хүндрэлүүд үүсдэг байна. За энэнд маань ямар хүндрэл үүсдэг юм бэ гэдгийг та бүхэнд тодорхой тайлбарлаж өгөх болно. За энэ чинь ингээд ерөөхдөө товчхон бичсэн байна те. Шүд цоорлын хүндрэл гэж юу вэ? Буюу саяны миний хэлсэн та хорхоотой буюу цооролтой шүдээ эмчлүүлэхгүй удаан хугацаанд явснаас болоод энэ маань хүндрэл үүсгдэг байна. За ямар хүндрэл үүсгдгийг би энэ доор ингээд бичсэн байж байна. За периодонтит буюу сурвалжин оройн эдэт өрөвсөл үүсгдэг байна. За энэ маань ямар шинж тэмдэгтээ илэрх вэ гэхээр таны шүдний харалтай буйл хавцаа одоо хаван хавдартай хавдсан юм шиг за одоо ингээ хацгадтай хүндүүртэй зовиртой мэдрэмж төрдөг байгаа. За энэ ямар хүмүүст хэвчлэн үүсдэг юм бэ гэхээр нэг одоо шүдний цоорл маань хүндрээд цаашаага бүр идэлцсэн хүнд. За эсвэл бол ломбдуулсан шүдтэй. Уул нь бол хизээний эмчилгээ хийлгээд ломбдуулсан хэрнээ энэ маань хацгаар хүндүр оргиод байна гэсэн зовиртой хүмүүс ирдэг. Энэ хүмүүс маань энэ периодонтит гэдэг буюу сурвалжин орой эдэт өрөвсөлтэй байна гэж өөрийгөө ойлгох хэрэгтэй. За дараагийнх нь периостит. За энэ маань бол одоо ясны хальсны өрөвсөл. Хэрвээ таны шүд цоорлоо. За эхний цоорлын маань одоо анхан шатанд бол ямар ч одоо зовиргүй, шинж тэмдэггүй байдаг учраас хүмүүс маань ердөөсөө энийг анзаарч мэддэггүй байна ихэнх хүмүүс маань. За одоо дараа нь яг уу цаашлаа цоорл маань зовир өгж эхэлнэ. Ямарваа нэг байдлаар өвдөх нь байна. За магадгүй таныг орой унтж байхад те шүн өвдөх нь байна. За ингээр хүмүүс яадгүй гэхээр дуур мэдээд автик юм уу имэнсэн ороод яг уу өвчин намдах юм аваад уурчдаг. За ингэнгүүт энэ маань ахаад хэсэгтээ өвчин дарагдаад нэг сар орчим явна. За ингээ явж идэл яг уу идээлээд ороод ирдэг гэсэн үг. Хацгаар хүндүүртэй эсвэл идээлээд ороод ирдэг. За тэрийг маань энд бид нар периодонтит буюу сурвалжин орой эдэт өрөвсөл гэж нэрлэж байгаа. Хэрвээ таны шүд одоо ломбтой ирнэ хацгад зовир үүсээд байгаа. За эсвэл бол цооролтой та эмчлүүлээгүй удаан явцсан дотор нь одоо нөгөө нэг цоорлын хүндээ дотор маань хүмүүс ярьдаг хоол хүнсний үлдэгдэл юм орчхоор өвдөд байна. Ийм завиртай байвал та энэ периодонтит буюу сурвалжин орой эдэт өрөвсөл үүссэн байна. Таны шүдэнд хизээнэ гэж ойлгох нь. За дараагийнх нь периостит буюу ясны өрөвсөл маань та энэ одоо периодонтит буюу сурвалжин орой эдэт өрөвсөл үүссэн байхад дур мэдэн эмчилгээ хийх мэрэгжлийн эмчтэр очихгүй. За эсвэл болвол нэмээд одоо бүр одоо тэр чигт нь анзаарахгүй гэх юм уу да тийм нэг бодлоо. Ерөөсөө эмчтэр очихгүй хаяад эсвэл хөдөө гадаа явж байгаа хол замд явж байгаа тохиолдолд одоо ямарваа нэг арга хэмжээ аваагүй тохиолдолд периостит буюу ясны өрөвсөл цаашаага. За энэ маань яадын гэхээр бүр одоо таны одоо хавдсан байгаа хэсэг маань илүү том болоод маш зовиртой. За бүр цаашлах юм бол таны ам ангаалт багасна. Та одоо том ангааж чадахгүй хязгаарлагдана гэсэн үг таны ам ангаалт. За тэгээд энэ маань бол одоо антибиотик эмчилгээ эмчийн заавраар хийж за шаардлагатай тохиолдолд шаардлага мөн хийдэг. За остеомелит буюу ясны өрөвсөл байгаа. За одоо та ерөөсө цоорлоо эмчлүүлэхгүй. За цоорл нь хүндрээд сурвалжин орой эдэт өрөвсөл. За энэ маань цаашаа хүндрээд ясны өрөвсөл. За эднэрийг та ямар ч арга хэмжээ авахгүй ингээд яваад их юм бол яах вэ гэхээр остеомелит буюу ясны өрөвсөл болно. За ийм болгосон тохиолдолд танд өөртөө маш их хүндрэлтэй, зовиртой, хагалгаанд орохоос нааштай, одоо боолт хийлэхээс нааш идэхгүй. Энэ маань ердөөсөө том хүн хүүхэд гэж ялахгүйгээр үүсдэг байгаа. Ялангуяа хүүхдүүдэд маш хурдан явцтай үүсдэг. Та хүүхдтэйгээ шүдийг ерөөсөө эмчлүүлэхгүй, удаан хугацаанд гэлтэхгүй. Ердөөсөө өвдлөө гэснээс хойш сарын дотор эмчлүүлэхгүй бол таны хүүхд ингээд маш хурдан энэ хүндрэлүүдээр өрөвсдөг гэсэн үг. Тийм учраас таны хүүхдийн шүд цоорсон л нэн даруй арга хэмжээ авах хэрэгтэй. Өвдөхийг хүлээх биш, хавдахыг хүлээх биш. Та хүүхдийнхээ амыг ангаалгаад харахад тодорхой хэмжээний хар цэг юм уу тол бүүссэн байвал шүдний эмчтэр очиж үзүүлэх хэрэгтэй гэсэн үг.
За ямар үед шүд авдсан бэ? За энэ болгоны маань дараа бол яах вэ? Ерөөсөө үр дүн маань шүд авалт. За шүд ахуулах бол одоо их буруу гэж ойрын үед үзэж байгаа. Аль болох шүдийг эмчлэх, хүнийг өөрийн шүдтэй нь байлгах, бүрэн бүтэн шүдтэй байлгах гэсэн энэ арга хэмжээнүүдийг авч байгаа. За бүр зайлшгүй тохиолдолд яаж авах юм бэ гэхээр том цоролтой шүд буюу саяны хүндрэлүүд үүссэн шүд. Одоо ингээд өрөвсцэн, эдэлцэн, хавдцсан антибиотик эмчилгээ хийгээд энэ маань буурахгүй байгаа тохиолдолд тэр шүдийг авах нь байна. За дараагийнх нь суларсан буюу хөдөлгөөн орсон шүд. Хүмүүс ярьдаг шүү дээ, хэлээрээ тэмдрэл миний шүд ингээ хөдөлсөн юм аа ахуулах гэсэн ингээд. За яагаад шүд хөдөлгөөн ордог талаар дараагийнх дээр танд одоо тайлбарлана. За дараа нь хугарсан шүд. За хүмүүс маань яах вэ? Хатуу юм идж байгаа дисгүй бол за гэмтэл авсан тохиолдолд гэх мэт шүд маань ингээ хугарчдаг. Энэ дээр одоо тод харагдаж байна. За ийм хугарсан тохиолдолд бүр эмчлэх боломжгүй шүдийг авдаг байгаа. За энэ маань бол одоо нөгөө нэг цоорсон одоо том цоорсон буюу бүр ингээ язаар болсон шүднүүд байж гин те. Энэ шүднүүд маань ямар ч одоо сувгийн эмчилгээ хийх боломжгүй, за дээрээс нь ломдох, босгох боломжгүй учраас эднэрийг авдаг бахна. За хүмүүс маань ерөөсөө өвдөхгүй байж байгаа л хугараал ингээ язаар болцсон гэж ирдэг. За гэтэл энэ маань маш буруу. Шүд одоо шүдний өвчлөл маань өвдөлтөөр илэрдэггүй, хавталтаар илэрдэггүй. Ерөөсөө л та бүхэн амаа ангаагаа толонд харахад тодорхой харагдчихдаг. За шүд маань бол мэдээж цагаан буюу цайв шаргал өнгөтэй байх ёстой. За энэ дээр ямарваа нэг хэмжээний жижигэнч бай. Хар толб орцсон л байх юм бол таны шүд цоорж эхэлж байна гэд шүдний эмчтэр очиод эмчлүүлэх шаардлагатай. Та хэдийн удаа өмнө эрт хугацаанд очино төдий чинээ цаг заваа хэмнэн мөнгөө хэмнэн дээрээс нь яах вэ? Маш бага дээр нь үзүүлээд авах юм бол цаашдаа гарах хүндрэл нь бага байдаг бахана. Тийм учраас бага дээр нь шүдээ очиж эмчид үзүүлэх шаардлагатай. За яагаад шүд хөдөлгөөн ордог вэ? Сайн нөө шүд ахуулах шалтгааны маань нэг нь шүд хөдөлгөөн орох буюу сулрах гэж би сая хэлсэн. Тэгэхээр яагаад хөдөлгөөн ордог гэхээр буйлны өрөвсөл. За би хамгийн ихний сэдвүүдээр хэрвээ та шүдээ буруу угаах юм бол буйлны өрөвсөлтэй болно гэд хэлж байсан. За гэтэл энэ буйлны өрөвсөл маань бүр архах шаад олон жил одоо ийм буйлны өрөвслөө эмчлүүлэхгүй арга хэмжээ авахгүй явж байгаад энэ зурган дээр харагдаж байгаа шиг яах вэ? Бүр буйл маань хавдаад өнгөний өөрчлөлт өгөөд өрөвсөл ихтэй бүр шүдээ даваад ингээд одоо өнгөр ихтэй нэм бактери ихтэй ийм болцсон үед шүд өөрөө хөдөлгөөн ордог. Яагаад тэгэхээр энэ буйл маань өөрөө шүдний тулгуур эрхтэн гэж явдаг. Хүмүүс маань ярьдаг шүдээ ахуулсны дараа энэ ч ахаад яс тэмтрэгдээд байна гэд. Яг нь шүд маань бол мэдээж ирүүний яс болон хоншоор ясан дотор байрладаг гэд би та бүхэнд хэлсэн. Гэтэл буйл маань яг тулж байж идэг буюу тулгуур эрхтэн гэж явдаг. Шүдний тулгуур ид гэж явдаг. За гэтэл энэ тулгуур ид маань өөрөө өрөвсөд бүр ингээд хавдаад өөрөө үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болоод ирэхээр энэ шүд маань хөдөлгөөн ороод эхэлдэг гэсэн үг. За тэгэхээр та буйлны өрөвсөлтэй болвол мэргэжлийн эмчтэр очиод баг дээр нь эмчлүүлэх шаардлагатай. За удаан явах юм бол яг уу таны шүд бүрэн бүтэн байсан ч гэсэндээ ахуулахаас өөр арга байхгүй гэсэн үг. За дараагийнх нь бол гэмтлийн гаралтай гэж байгаа. За хүмүүс маань одоо бага насны хүүхдүүд бол ширээнэ булан, сандал одоо мөргөж унах За одоо томчууд маань бол ямарваа нэг хэмжээгээр зодон цохон хийх, бэртэл гэмтэл авах. За эсвэл бол аваарын шалтгаантай бас байж болдог. За энэ тохиолдлуудад шүд маань хугараад хөдөлгөөн орчдог. За дараагийнх нь бол хавдрын шалтгаантай гэж байгаа. За энэ маань бол ерөөхдөө жоохон хүн чат байдаг. Хүмүүс хавдраа мэддэггүй явдаг. Хавдар гэхээр зарим хүн бүр амны үндэд хавдар байд юм уу гэж хүртэл асуудаг. За тэгэхээр ирүүний ясны хавдар хүртэл байж идэг. Энэ үед одоо яах вэ? Таны шүд хөдөлгөөн ороод байх боломжтой. Тэгэхээр би нэг юм сануулхад хэрвээ хөдөлгөөн орсон шүдийг эмчтэр очиод амархан штэ эмчээ надад угаасаа хөдөлсөн юм уу ахуулчих гэж хамаагүй ахуулж болохгүй. Ямар шалтгаантай хөдөлгөөн орсон бэ гэдгийг маш сайн тодруулсны үндсэн дээр та шүдээ ахуулах хэрэгтэй. За дээрэс нь одоо ялангуяа монголчуудын дунд чихрийн шижин буюу сахар маш их хэмжээгээр одоо хүмүүсийн маань ихэнх хувийг эзэлсэн байдаг байгаа. Тэгэхээр хэрвээ та чихрийн шижинтэй сахартай за энэ маань таны сахар маш өндөр хэмжээгээр одоо удаан хугацаанд байцсан. За тийм үед бол одоо тийм хүмүүсийн маань буйл маш их одоо өрөвсөлтэй байдаг. Тийм хүмүүсийн маань шүднүүд бүрэн хэрнээ өөрөө хөдөлгөөн ороод дандаа ундаг. Тэгэхээр та аль болох буйлны эмчилгээг тогтмол хийж авах шаардлагатай гэсэн үг. За харьцуулалт гэж за би нэг маш ганцгүйгээр бичсэн. За араа шүд авалт одоо үүдэн шүд авалтаас маш их байдаг.
За яагаад гэхээр хүмүүс маань араа шүд нөгөө нэг одоо хүн инээхэд яарахад нүдэнд тусдаггүй учраас араа шүдээ өвдөхөр нь ахуулч юм чи одоо олон дахин явж чадахгүй за байхгүй ажлаас чөлөө өгөхгүй гэд ахуулч гэдээ яриад байдаг. За ганцхан шөнө өвдсөн, за 2 шөнө өвдсөн. Ёстой нойргүй хоноолоо одоо л энэ шүдийг ахуулчих гэл ороод ирдэг. Гэтэл энэ маань бол маш буруу. Та шүдийг ерөөсөө ахуулахгүй байх хэрэгтэй. За гэтэл яг үүдэн шүдэнд цоороод хөдөлгөөн ороод ирээ. Тэгэхээр хүмүүс юу гэж хэлдэггүй гэхээр яана одоо хүн рүү хараад ярихад муухай юм да. Инээхэд одоо онцгүй юм да. Яана одоо энийг яаж тогтоох вэ? Ахуулмааргүй байна гэж хэлдэг. За гэтэл энэ маань бол маш буруу. Яг үнэндээ бидний шүд бол бидний идж байгаа хоол хүнсний үлдэгдэл одоо хоол хүнсийг бутлаж, зайжилж цаашаа ходоод руу дамжуулах үүрэгтэй байдаг. Энийг яг одоо бидний араа шүдэл хийдэг. Энэ хоол бутлах, зайжлах үйл явцыг. За гэтэл үүдэн шүд маань л мэдээж хоолыг дассан, зулгаах үүрэгтэй ч гэсэндээ араа шүдний үүргийг бол гүйцэтгэв гэсэн үг. Тийм учраас та хэрвээ араагаа ахуулах гэж байгаа бол бодоод үзэх хэрэгтэй. Нэг араа ахуулахад хүн одоо Альцгеймер буюу одоо ой санамж алдагдах өвчин гэж байдаг. Тэрнгөөр өвдөх магадлал нь маш өндөр болдог. Тийм учраас шүдийг аль болох ахуулахгүй байх хэрэгтэй. Да ялангуяа араа шүдийг бид нар үүдэн шүдээрээ хоол зайжилж иддэггүй шүү дээ. Тийм учраас араа шүдийг аль болох ахуулахгүй байх хэрэгтэй. За хүмүүсийн маань одоо хандлагыг би ерөөхдөө хэлж байгаа үүдэн шүд ахуулах дурггүй араа шүдээ ахуулчих гээд юм боддгоо. Гэтэл эцсийн үр дүн маань бол ердөөсөө бид нар араа шүдийг бүрэн бүтэн буюу эмчлүүлээд байлгах шаардлагатай гэсэн үг. За шүд авах үед гарах хүндрэл гэж байгаа. За одоо манай нэвтрүүлгийг үзэж байгаа ах шүдээ ахуулсан хүмүүс, за магадгүй ахуулах га байж байгаа хүмүүс те. За тэр хүмүүс маань юу анхаарах юм бэ гэхээр таны шүдийг одоо авч байхад ямар хүндрэлүүд гарч болохыг би бас та бүхэнд товч бөгөөд тодорхой энгийнээр тайлбарлая гэж бодож байна. За шүд хугарах. Таны шүдийг авч явах явцад за шүд ахуулж исэн хүмүүс манаас мэдж байгаа ах. Авч явах явцад зөгцсөн хэсэг маань хугараад доор ёцоор хэсэг маань үлдчихдэг байгаа. За энийг бол заавал ахуулах шаардлагатай. Ингээд энэ чигт нь үлдээж болохгүй. За дараагийн нэг хүндрэл маань юу вэ гэхээр цус алдах. За шүдийг хүмүүс нэх одоо ач холбогдол өгдөггүй. За одоо шүд юм чин гайгүй штэ гэж ингэдэг. Энэ маань бол маш буруу. Цус алдах хүндрэл гарч болдог. За халдвар авах. Ямарваа нэг байдлаар анхдагч болон хоёрдагч халдвар авах боломжтой. Шүд авч явах явцад нэг бол халдвар авч болно. Эсвэл бол шүдээ аваад одоо эмч маань танд зөвлөгөө өгөөд ингэж болохгүй шүү гэж зөвлөгөө өгсний дараа танаас шалтгааллах халдвар орж болно. Та ариун цэврийг сайн сахиагүйгээс болоод хоёрдагч халдвар ороод өрөвсөд идэлээд хавдах магадaltaй гэсэн үг. За дараагийнх маань бол ирүүний яс хугарах гэж байгаа. За энэ маань бол одоо хөгшин настай хүмүүст их тохиолддог. Хөгшин хүмүүсийн маань одоо ясн хэврэг болсон байдаг. За одоогоор бол яг хөгшинч гэлтгөө бас залуу хүмүүсийн маань маш одоо ясн хэврэг болсон. Яагаад тэгэхээр бид нар бол газтай ундаа маш ихээр хэрэгэлдэг. Өдөрт бараг тогтмол хэрэгэлдэг хүний тоо маш их байдаг. Тийм учраас ясны сэргэжилт одоо болцсон тодорхой хэмжээний даралт өгж одоо шүдийг авдаг байгаа. Тэр үед одоо ирүүний яс хугарах хүндрэл гарч болно. За дараагийнх нь бол ирүүн мултрах. За ирүүн мултрах гэдэг маань бас тодорхой хэмжээний даралт өгж байгаа учраас за би одоо энд ингээд харуулсан байна л да. Ерөнхийдөө ирүүн маань ингэж хугардаг байх нь. За одоо ирүүний үе мултрах гэдэг маань энд харагдаж байна. Энэ хэсэг маань мултраад урагшаага орчдөг. Тэр үед яах вэ гэхээр ам хаагдахгүй, шүс гойжих. За дээрэс нь яах вэ? Шүд авж байгаа тохиолдолд цус алдах гэсэн хүндрэл гардаг. За дараагийнх маань энэ маш чухал. Дээд араагаа та хэрвээ ахуулах гэж байгаа тохиолдолд хоншоорын хөндий рүү шүдний сурвалж чихэгдэнэ гэж байдаг. Дээд том арааг ахуулах гэж байгаа бол та энэ дэр маш анхааралтай байх хэрэгтэй. Хоншоорын хөндий буюу бидний хэлж заншснаар нөгөө гамрит буюу гамрын хөндий гэж бид нар ярьдаг тийм. Тэр хөндий рүү маань дээд арааны одоо сурвалж маань чихэгдэх магадлалтай байдаг. За та энэ болгоноос яаж урьдчилан сэргийлэх юм бэ? Би яаж одоо шүдээ ахуулж явах та тийм ийм одоо хүндрэл гарахгүй байх уу? За эмч нар маань ч гэсэндээ энийг бол сайн мэдж байгаа. Тэгэхээр ердөөсөө л энэ хүндрэлээс одоо та зайлс хийхийн тулд буюу урьдчилан сэргийлэхийн тулд эрентгийн зураг заавал ахуулж авах шаардлагатай. Одоо та заавал эмчээр хэлүүлэлтгүй. Зарим хүмүүс маань их дургуутдаг л та. Одоо бид нар дээр ирээ за та одоо шүднийхээ зургийг ахуулаад ирээ. Эрентгийн зургийг ахуулаад ир гэхээр өдөөс яасан хэцүү юм бэ те ямар олон дахин явуулд юм бэ? Урд нь би ингээл эрентгийгөө ахуулаад болцсон штэ. Эсвэл бол эмчлүүлээ болцсон штэ. Одоо яагаад заавал эрентгийн нэхэд байгаа юм бэ гэх мэт хандлагыг их гаргадаг. За энэ бол маш буруу. Энэ бол та өөрийнхөө төлөө тэ өөртөө зориулж байгаа зүйл гэдгийг маш сайн ойлгож авах хэрэгтэй. За
Тийм учраас энэ олон хүндрэл. За энэ дэр нэмээд бас мөн зөндөө олон байгаа. Би энийг бол мэдээж одоо энгийн хүмүүстэй зориулсан товч бөгөөд тодорхой ойлгохдохоор тэр хүндрэлүүдийг бичсэн байж байгаа. За тань болохоор та одоо энэ олон хүндрэлээ сэргийлэхийн тулд эрентхэн зургийг өөртөө зориулаад өөрийнхөө төлөө ямарваа нэгэн одоо бухимдалгүй те одоо очоод ахуулаад эмчтэй үзүүлэх хэрэгтэй. Тийм учраас энэ олон хүндрэлээс сэргийлнэ. За шүд ахуулсны дараах зөвлөмж. За би энийг бүр ингээд албаар оруулсан байж байгаа. Хүмүүс маань энэ зөвлөмжийг нэгдүгээрт анхааралтай сонсдгоо, хоёрдугаарт сонсон ч мартчихдаг. За энээс одоо үүдэлтэй хүндрэлүүд буюу саяны ахаал нөгөө одоо эдет өрөвслүүд маань үүсдэг байгаа. Тийм учраас та юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр 2 цаг хоол унд идэхгүй. За энийг бол мэдээж хүмүүс маань ихэнх нь мэддэг. Ерөөсөө шүдний эмчээр очсон бол 2 цаг хоол унд идэхгүй гэсэн ойлголт байдаг учраас энийг мартадаггүй. За дараагийнх нь бол шүлсээс сорж хайж болохгүй. За яагаад энэ дээр эмчнэр шүлсээс сорж хайж болохгүй шүү гэж зөвлөд юм бэ гэхээр таны шүд авсан орон буюу одоо энгийн яриагаар ярил маш том нүх үүсэж байгаа. Тэр нүх маань яаж идэгдэн гэхээр цусаар дүүрээд бүлэн үүсээд тэгээд идэгдэг. Ингээд шүлсээ сороод хайчаар нөгөө нэг одоо үүсээ цус тогтцсон байгаа бүлэнгээс сороод хайчдаг. Инхээр цус алдах боломжтой буюу одоо таны нөгөө нэг одоо шүдний хүндээ буюу орон маань идэх магадлал одоо удаашрна гэсэн үг. За дараагийнх нь бол хил болон гараараа оролдохгүй. За хүмүүст маш их зөвлөдөг хил болон гараараа оролдож болохгүй шүү гэж зөвлөд явуулахаар оройн юм уу эсвэл маргааш нь эмчээ ингээ хилээрээ оролцсон чинь юм тэмдрэгдээд байна гэд ингээ ороод ирдэг. За ингэж ерөөсөө болохгүй. Тийм учраас аль болох 24-өөс 48 цагийн дотор та хил болон гараараа тухайн одоо шүдний ормыг оролдохгүй ах хэрэгтэй. За дараагийнх нь амийг 24 цаг уусмалаар ямарваа нэгэн ариутгах уусмалаар зайлахгүй гэж зөвлөдөг. За гэтэл хүмүүс яах вэ? Содтой усаар зайлсан чинь, давстай усаар зайлсан чинь гээл ингээд ороод ирдэг. Тэгэхээр та амжийнхаа зөвлөгөөг маш сайн одоо доктортой сонсоод ойлгохгүй юм байвал асуугаад тэгээд дээрээс нь зөвлөмжөө маш сайн даах хэрэгтэй. Амийг ердөөсөө 24 цаг буюу тэр өдөртөө усаар одоо уусмалаар бол зайлахгүй ямарваа нэгэн ус, давстай ус, содтой ус, таймэдийн мөрцлийнээр бол зайлахгүй байх хэрэгтэй. За энэ дээр би одоо ингээд анхааруулах гэдээ оруулсан байж байгаа. Хэрвээ та нэгэнт одоо шүдэ ахуулсан, таны шүд ахуулахаас гарцаагүй байдал шүдтэй нь хөдөлгөөн орцсон, эсвэл хугарцсан, ямарваа нэгэн эдет өрөвслийн хүндрэл үүссэн. Энэ тохиолдолд одоо ахуулчлаа гэж бодоход заавалчгүй химийн шүд хийлгэж зүг шаардлагатай. Химийн шүдийг нэг шүд ахуулсан байсан ч гэсэндээ химийн шүд тэрний оронд хийлгэж зүг шаардлагатай гэсэн үг. За химийн шүдний хэв бид рүү өгдөг. За хүмүүс одоо химийн шүдтэй хүмүүс маань бол мэдж байгаа. За шүдээ ахуулж байгаагүй хүмүүс бол мэдэхгүй байгаа байх. За шинээр ахуулсан хүмүүс бас мэдэхгүй байх магадaltaй учраас би энд хэлсэн байна. 14-өөс 21 хоногийн дараа та химийн шүдний хэвээ өгч болно. Яагаад 14-өөс 21 хоног гэдэм бэ гэхээр ерөөсөө буйлны тань эдгэх хугацааг л хэлж байгаа. Хамгийн та яарлаа гэхэд 14 хоногийн дараа химийн шүдний хэв өгөх боломжтой гэсэн. За яараагүй 50 байх юм бол 21 хоног буюу за сарын дараа хэвээ өгөх юм бол илүү одоо танд хүндрэл гарах буюу өрөвсөл үүсэхгүй халдвар орохгүй гэсэн. За ингээд бүгдээрэнд нь анхаарал тавьсанд баярлалаа. Та бүхэн дотроос нэг ч гэсэн өөрт хэрэгтэй мэдээллийг олж авсан гэж найдаж байна. Ингээд дараагийн нэвтрүүлэг хүртлээр баяртай.